За ингээд хүмүүс утас авахтай хвчлэн гадна талах үзмжээс гадна утасныхаа нөгөө дотоод функцтэй яг нөгөө ажиллагааг шалгаж авах хэрэгтэй байдаг. Манайд зарж байгаа ихэнх утаснууд дандаа цаанаа нөгөө барьж байгаад орчихсон утас байдаг учраас тэгээд та нарт хамгийн энгийнээр утасаа яг хэрхэн шалгаж авах тэр зааврыг өгье. Тэгээд од чагт 73 53 чагт гээд утасны ерөнхий ажиллагаанууд гараад ирнэ. Эхнээсээ дуу, вибратор, спикертэй, камер, урд камер, ард камер гээд гараад ирнэ. Тэгээд эднийгээ эхнээс нь ахуулаад ажилуулад за чинь мелоди мелодийн зүгээрээ вибратор тавихад ингээ вибратор ингээ мэдэгдэхүйц чичгэнж явах хэрэгтэй. Тэрнээс гадна дуунаас гадна давхар нөө спикер гэж явах хэрэгтэй. Спикер ингээд арын камер харагдана. Камер дарахтаа зэрэгцээд ингээд флаш лайтаа хаяад гэрлээ хайж байгаа үгүйгээ мэдчихнэ. Давхар энэ Bluetooth-ийг бас яг дээр ингээд асж гин үү гарч ирж гин үү гэдгийг шалгах хэрэгтэй. Яг тэгэхээр хүмүүс Bluetooth-ийг шалгахгүй авчихаар Bluetooth wires нь ажилдаггүй зарим утаснууд болохоор ерөнхийдөө флатны гэмтэлтэй гэж үздэг учраас Bluetooth-ийг заавал ингээд асж байгаа үгүйг нь шалгаж явах хэрэгтэй. Асаад ингээд гарч ирж гин үү те ойролцоо юу байна гэдгийг. За үүнээс гадна DSP grid mode гэдэг энэ нь болохоор утасны тоочийг шалгаж байгаа. Ингээд ерөнхийдөө цаг яарж байгаа тохиолдолд ингээд захуудыг ингээд ногоон байх юм бол энэ утасны дэлгэц ерөнхийдөө бүрэн ажиллаж байна гэсэн үг. Тэгээд ерөнхийдөө бүрэн ингэж ногоорох хэрэгтэй байдаг. Аль нэг хэсгээр ногоохгүй ингээд цагаанаараа ингээд удаан дарсан ч гэсэн ингээд цагаанаараа байгаад байгаа юм бол энэ утас маань ерөнхийдөө тэр хэсгийн тооч нь өөрөө мэдрэхгүй байна. Тийм болохоор энэ утсыг нэг авах хэрэггүй гэсэн үг. Дараа нь энэ 10 дээр байгаа энэ accelerometer sensor буюу утсаа нөгөө эргүүлэх rotation гэсэн үг. Энийг шалгах хэрэгтэй. 11 12-ийн information sensor, light sensor гэдэг нь болохоор таныг утсаар ярьж явах тохиолдолд утасны дэлгэцийг харлуулдаг зүйл байгаа. Энэ дээр ингээ гараа ойртуулахад вибраторлаад өнгө нь өөрчлөгдөнө. Харж байгаа те. Ерхий иймэрхүү үндсэн үзүүлэлтүүдийг шалгана. Тэрнээс гадна одоо утаснууд нөгөө нэг A, B буюу одоо нөгөө дэлгэцэн дээр юм харагддаг харагддаггүй гэдгээс бас ерхий зах зээл дээр үнэн нь өөр байгаа. Энэ нь болохоор B дэлгэцтэй буюу ингээд давхар юм харагддаг дэлгэцэн жоохон туяа суудсан утас байна. Ийм утаснууд нь яг тэр A дэлгэцтэй утасгаа бол арай үнийн хувьд хямд байгаа гэсэн үг. Гэхдээ энэ ягарсан туяа ч юм уу давхар харагдж байгаа зүйл нь ажиллагаандаа ямар ч тийм нөлөөгүй. Зөвхөн энэ утасны одоо дэлгэцийг нь өмнө нь сольж исэн ч юм уу тийм утас байгаа учраас арай хямд бөгөөд байгаа гэсэн үг. Утаснуудаа иймэрхүү ерөнхий эднэрийг шалгахаас гадна давхар сим хийгээд сүлжээгээ шалгах хэрэгтэй. Мөн дууралтаа шалгана. Дууралт шалгахаас гадна дахиад өөр бас заавал ярихгүйгээр шалгаж болдог нэг арга байдаг л да. Тэр нь болохоор од чагт тэг 2 83 чагт гэдэг тэгэнгүүт ийм дөрвөн сонголт гараад ирнэ. Энэ RVCT back loop back on гэдэг энүүгээр болохоор энэ доотлын хэсгийг дээдлийн хэсгийг шалгана. Байна уу? Ингэнгүүт яг энэ дээрээ сонсгож явах хэрэгтэй. Хоёр дахь сонголтыг яриад дээрээ дуурах хэрэгтэй. Байна уу? Энэ хоёр болохоор ерөнхийдөө утасны чинь дээд доод мик хоёулаа ингээд ажиллаж байгаа гэсэн үзүүлэлтийн тест байгаа юм. Иймэрхүү зүйлсүүдийг шалгахаас гадна бүх товчоо ойлгох ажиллаж байгаа үгүй те хэр чанга дарагдж байна гэдгийг шалгачих хэрэгтэй. Дээдлийн товч ажиллаж байна, доотлын товч ажиллаж байна, нэмэлт товч, голын хоом товч маань ажиллаж байна, буцах товч ажиллаж байна. Ахаад утсаа төвжих товч. Эдгээр товчнуудыг ерөнхийдөө айл болох шалгах хэрэгтэй. Эдгээр товчуудыг дарж шалгахаас гадна од чагт тэг од чагт. Ерөнхийдөө энэхүү функц дээр маань түрүүний миний хамгийн эхлээд үзүүлсэн од чагт 73 53 чагт гэдгээр үзүүлсэн бүх функцүүд давхар байдаг. Тэрнээс гадна энэ sub k буюу одоо энэ харагдж байгаа энэ sub k буюу одоо түрүү би бүх товчийг шалгасан шүү дээ. Тэр шиг дээдлийн товч, volume up, down, туслах товч, home, back, power. Бүх товчийг дарахад өнгө нь өөрчлөгдөж ивэл энэ товчтнууд маань ажиллаж байна гэсэн үг. Тэгээ мөн энэ од чагт гэсэн энэ юун дээр
3 өнгөө ингээд шалгаад red, green, blue гэсэн иймэрхүү өнгөнүүдийн шалгалт ингээд байгаа. Эхний нөө OJAK 73 53 дээр шалгасан бүх төрлийн чек мөн энэ тест дээр байдаг. За ингээд та нарт би сая Samsung-ийн Note 5 маркийн утсыг хэрхэн шалгаж авахыг үзүүллээ. Мөн үүнээс гадна та утасныхаа serial кодыг od chakt tig 6 chakt гэж хийхэд таны яг утасны serial код, email код гэж ярьдаг энэ гарч ирэх болно. Ингээд та хэрвээ Samsung брендийн утас авах гэж байгаа бол эдгээр зүйлсүүдээр утсаа шалгаж аваарай.